Бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ COP17 гэж энэ дэлхийн одоо 190 гаруй оронд шуулсан томоохон арга хэмжээ Монгол улсад бас 2 жилийн өмнө одоо бэлтгэл ажил урилга авч одоо амжилттай зохион байгуулагдаад өнөөдөр өндөрлж байгаа юм байна. Тэгээд энд Монгол улсын хэмжээнд сая одоо 3 сая 800 мянган иргэн бол бүгд одоо харж үзэж бас энэ олон улсын одоо нөхцөл байдлыг ямар үр дүнтэй болж байгаа гэдгийг харж байгаа хаа. Тэгээд хурлыг бол авах хэцүү. Ялангуяа 190 гаруй орноос өрсөлдөж авдаг. Би өөрөө Америк нэгдсэн улсын одоо дипломат байгууллагын тэргүүн байсан. Тэр дундаа нэгдсэн улсын байгууллага одоо бас Америк нэгдсэн улсад байдаг энэ том гүрэнд бас дипломат байгууллагын тэргүүнээр ажиллаж ирсэн хүний хувьд энэ COP-ийн хурлыг маш өндөр ач холбогдолтой хурал болж байна гэж харж байна. Яагаад тэгэхээр гаднаас бол шүүмжлэх бол амархан шүү дээ. Тэгэхдээ энэ том бүтээн байгуулалтыг хийж энэ Монгол улсыг дэлхийд сурчлах тэр дундаа энэ уур амьсгал одоо дэлхий дээр озоны цорилтоос авахгуулаад энэ өчигдөрхөн хүртэл Непал маш том одоо вирусны гамшиг боллоо. Маш олон хүмүүс одоо эрен хайж ийн. Маш олон хүн амьнасаа алдсан байна. Энд бас бид нар одоо дэлхийн нийтээр бас тэнгэл нэг хавтгай дэлхий дээр бид нар амьдарч байгаа учраас бид бүхэн гүн имлэл илэрхийлж явах ёстой. Энэ COP-ийн хурал бол тэр энэ гамшиг ослын үеэр одоо болж байгаатай бас Монгол улс дэлхийн нийтийн анхаарал бас энэ хурлыг бол ажиглаж байгаа гэж би харж байна. Яагаад гэвэл дэлхийн 190 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллага Монгол улсынхаа одоо төв гэсэн бүх одоо та бүгдээс авахгүйгээд хэвлэл мэдээллийн байгууллагын дэлхийн уур амьсгалыг яаж өөрчлөж байгааг харж штэ. Зуны дэлгэр цаг гэдэг байхаа болж байна. Яагаад би энийг хэлж ийн гэхээр одоо намар нь одоо өвөл юм шиг зун нь намар юм шиг ийм амьдрал бий болж ш. Тэгэхээр бид нар бол дэлхийн нийт одоо цаашдаа хөрсний доройтол, газрын бохирдол, тий зооны цортлоос ахуулаад энэ хурлын хамгийн том оч холбогдол бол энэ байгаа гэж би харж байгаа. Нөгөө талаараа бид нар гадна дотны 8000 гаруй зочин ирсэн байна. Дотоодын одоо ногоон болон цэнхэр бүсээр орж ирж одоо энэ хурлыг ажиглаж харсан Монгол иргэд маань бас сэтгэлдээ хэлж байна. Зарим хүмүүс бол энэ цөөхөн гадны зочин ирлээ гэдэг шүүмжлийг агуулж байна. Энийг бид нар тэгж харж ерөөсөө болохгүй. Дэлхийн хэмжээний одоо бүх уур амьсгалыг шийддэг, шийдвэр гаргадаг нөлөө өгөхий эрдэмтэн судаачид энэ Монгол улсад энэ хурлыг хийж байгаа нь өндөр ач холбогдолтой. Би яагаад энийг хэлж ийм гэхээр бид нар АСЕМ-ыг хийж явахт хүртэл бид нар аюул тийм доошоо үнэлгээтэй хэлж исэн. Тэр иргэдүүд бид нар Монгол улсын одоо нэр хүнд байр суурь бол одоо эхний 10 дотор байгаа шүү гэдгийг илтгэжсэн шүү дээ. Тэгэхээр энэ хурлын өндөр ач холбогдол бол гадна дотны одоо зөв нэг хүний $1 орж ирэхээс илүүгээр бид бүхэн дэлхийн нийт Монгол улсыг одоо энэ байгаль орчныг харах, Монгол улсын өргөн удам газар нутгийг одоо шинжих тийм нөхцөл бүрдэж байгааг шарж болно. Тэгэхгүй бол бид нар яг энэ дэлхийн нийтийн бүх мэдээллийг нэг дороос харах нөхцөл шиг хэцүү шүү дээ. Жишээлбэл бид нар Балб гэдэг үрнийг одоо очиод үзэхэд хэдэн метр квадрат газар нутагтай. Тэр газар нутгийг бид нар бүтэн харж чадахгүй шүү дээ. Тухайн үед тэр хурал одоо Монгол улсын 18 сэтгүүлч очиод хурлаа хийгээд бид нар тэрийг үзэж ивэл бид нар харж чадах байхгүй. Тэгэхээр Монгол улсыг тэр талаас нь хараасаа гэж бодож байна. Тэгээд Монгол улсын төр засаг бол 2 жилийн хугацаанд маш олон хүмүүс, маш олон сайд, маш олон хэвлэл мэдээллийн байгууллага, маш олон төрлийн зүтгэлнүүд, энэ байгаль орчны салбарын бүх мэрэгжлийн хүмүүсүүд маань энэ хурлыг өдөр шөнөгүй үзэж харж, сонсож маш олон ихтгэл хилцүүлэг хийсэн байна. Тэгээ энэ бол маш өндөр ач холбогдолтой хурал шүү гэдгийг одоо би бол илтгэж ярмаа.